Зэвсгэн хэдүүлээ гүнгийн хувьд дахин дурсан халуурч байна. Гэх хөвтөрхөн дараагийн партнер болж байна. Тэгээ бичлэгээс өмнө лайк болон subscribe дараад тэгээ өөр нэг зүйлийг хэлгээд манай сувгтай хамтарч ажиллах хувь хүн болон байгуулгах юм бол description хэсгээр байрлуулсан мэйлээр холбогдоорой. Мөн манай сувгийн ихэнх үзэгчдээр subscribe дараагаа үздэг учраас таад маань лайк болон subscribe дараад тэгээд зурлал руу орцгоё. Зөвхөн квартер нэг мөрөдөө тоглоомын ертөнцөд живсэн гээд айхтар хот дээр сүүлд нь тулаан болсноор дуснаа та. Үүнээс нь үзэгдэл солиход манай сар болон Кайрам нөгөө хотод хүрээд очсон байх бөгөөд эргэн тойрноо харахад нилээн бохир заваа. Тим хот байдаг. Дөрөхөд энэ хотод нь удирдахч байхгүй учраас л иймэрхүү байгаа гэдгийг манай сараар тайлбарлаж өгдөг. Дөөс хашаа хөргөлүүлээ явж байтал урд нь нэг хідэн атман байр буюу угаасаа л энэ хот ч ойлгомжтой битүү хулгайч дээрэмчдэр дүүрсэн хот. Тэгснэ шууд л Кайрам харснаа сайхан бүсгүй. Бидэнтэй хамт яваач. Харин чи жаал зайл гихтэн нүүдэрийн зурдал нүүдүүлийн хэвтэр тортол нь манай хүн зоодод хайчихсан байдаг. Юутай цааш өргөлүүлж явсаар нэг зочид буудад хамгийн сайн өрөөг нь авъя гэснээр манай хүн буудалд ордог. Юутай манай хүн буудалд орчоод эргэн тойрон харснаа. Тэд эцэст нэрлээ. Би ч гэсэн хөдлөх ёстой. Тэгсэн нэг бол буудлын ресепшн дээр очисноо. Чамайг Лиза гэсэн баха. Тэмээ. Лампстер тоорны Лиза. Би танд яаж туслах вэ? Би торыг ашигламаар байна. Уучлаарай гişтэй шинэ үйлчлүүлэгч нар тор ашиглах хэрэггүй. Тийм үү? Тэр гарцаагүй мансар болгоч зарж байна. Тэгвэл энд байсан бүх үйлчлэгч нарт юу тохиолдсон юм? Ингэсэн хөнөөх эмэгтэй нь яг алах хүслээр манай хүн рүү ширдэх бөгөөд ямар сонирхолтой эмэгтэй вэ? Тэр юунаас ингэж их боломжтой байгааг харъя. Ингэсэн хөнөөх эмэгтэй шууд л дайрдаг бөгөөд манай хүн өнөөх дайралтаас нь өөрийгөө хамгаалахын тулд алтан засар өөрийгөө хаана. Тэгсэн хөнөөх нь юу? Үгүй л хөтэй. Би хаана нэгтгээс ирж буй асар хэмжээний алах хүслээс болоо зүүн сувгаар хөтөлсөн. Энэ хөөхтөөс гараад байгаа юм бах та. Ёстоник хайр алтан зос. Чи сенат руу дайрах гэж оролцсон уу? Бороо ойлголтоо. Ата таныг бэртэх бодлоо ерөөсөө байгаагүй. Дэвтэ зөргөлөс солиодоход манай хүн нөгөөх торлоонд явахаар болсон байдаг бөгөөд өнөөх ресепшн нь манай хүнд нэг WIP гэдэг зүйл өгдөг. Энэ яг нөгөө нэг жоохон үнэтэй тусгай хүмүүст л өгдөг хамгаалтын юм юм шиг байгаа. Дэвэр нь бол манай хүний инженерсэн шалтгаан айгүй ойлгомжтой зүгээр л тушаалаад тагаад. Тэгээ тушаал нь яг юу вэ гэхлээр лампстер тор буюу манай одоо энэ байгаа хүний буудлынх нь эзнийг нь манай хүн цаашаа явуулах хэрэгтэй. Линзэ нихаалоп мэдгүй амар их зүндэртэй. Тэр бол төрхөө нуцалсан нэг юм. Бас лампстер торны эзэн. Тэгээ өмнөх амьдралд нь энэ хотод иргэний танаас болоод ингээ сүнж байсан юм байна лээ. Юутаж манай хоёр өргөжлүүлж явсаар өнөөх лампстер торны орд ирнэ. Жохон хүү чам тийм зүйл хийсэн юм уу? Тийм ээ. Хотын үүдэн хэсэгт тэр зүгээр нэг хөхт байгаагүй. Тийм байх нэ. Тэгэхээр тийм хөхөд лампстер торнд ирсэн байх. Тийм ээ. Бид чадах бүхэн хийх гэж оролцсон. Гэхдээ тэр VIP-гээр авчихсан. Бид яаж чадаг болохоор тэн дээр ирсэн юм. Тэгвэл тэр язгууртны айлын хүү юу? Мэдгүй байна. Гэхдээ тэр уур хүрээд байна. Бид нь туслаачтай ноён гэнтэр. Би ахиж олон нийтийн өмнө гарч чадахгүй. Ойлголоо. Их сонирхолтой юм. Эхлээд хүний ямар харагдгийг сонирхож байна. Шууд торлоо явцгаая. Дөөтэн тор гэдэг нь болохоор мөрөө тавьж хоорондоо тулдуулдаг газар чинь багхгүй юу? Зургаас солиход нөгөө торон дээр нэг эмэгтэй нэг залууг ялж авах бөгөөд. Манасар бол үнээг нь чимээгүй хараа зогсож байдаг. Эмэрхүү тоолон дээр бооцоо тавих нилээд их хүн татдаг юм байна. Тиймээс л би энд байна. Би түүнийг өөр дөр авчруулах болно. Тэгээ ингээд зогсож явахт нь хажууд тагсан энэ газрыг нь хамгаалагч нь бололтой хоёр залуу ирснэ. Энд ч хөөгд байгаа тохиромжгүй гэснэ. Манай хүний хөөх гэж оролдоход нь шууд л цохиж унгаснаа. Тэгэхээр би зүгээр үзээд мөрөө тавихын оронд тулалдах бол хаана бүртгүүлэх вэ? За одоо гоё юм болох хаа. Тэвдэ зурглал солиход хэсэг хүмүүс за болиочтой энэ юу хүүхэд мөхөд авчирсан юм бэ? Энэ тулаан молаан гэж одоо зүгээр л нэг талыг барьсан тулаан болох нь те гэсэн манай хүн тайзан дээр нөгөө өмнөх партер гардаг айхтар том биеттэй залуутай тулалдахаар болсон байдаг. Юутай ч удалгүй тулаа эхэлнэ. Тэгсэн өнөөх том биеттэй залуу нь энэ төрчлээ. Би чамайг нэслэх болно гэд манай хүн рүү хуруугаад чишлэх үедээ шууд л өнөөх хурууг нь хугалж чаяснаа хамрыг нь хуг өвдөглөн. Саруулын цохилыг даалгүй өнөөх том биеттэй залууч нь шууд л газар өвхрээд өгнө. Эргэн тойрны хүмүүс нь харснаа шууд л гайхна. Би харж байгаа зүйлд итгэж чадахгүй. Лемегийн Саймон л. За одоо Демигийн Саймон гэдэг нь болохоор манай саруулын нэр ихгүй зүгээр хуурамч нэр өөртөө өгсөн байж таар.
За саяны тулгааныг харсан үзэгчд нь бүгд л Лемагийн Саймон гэд манай хүний нэрээр Ясжажаан даяараа орилноо. Өнөө хэдэн залуучуудын явуулсан өнөөх цагаан үстэй залууч нь манай хүнийг харсан. Болж байна. Би чамайг өрсөлдөгчөөрөө сонголоо. Битгий миний урмыг хуглаарай Саймон. Зургатаа сойдоход өнөө манай хүний орсон буудлын ресепшн дээр нэг бүсгүй ирснэ. Өнөөдөр тэр бүх хүмүүнийг тарьсан өгт. Түүнийг энд байгаа гэж мэдэж байна. Яг одоо надад ир. Түүнийг авчир. Таны юу яриад байгааг юусэн мэдэхгүй. Та өөрийгөө юу хийж гэнэ гэж бодов. Энэ юмхтэн хий юм бэ гэхлээр одоо энэ гудамных нь менежер юм бах уу. Тэгээ ардаа хідэн тая бахан туслах мослогуудтай жоохон томгаар. Энэ хэрэг миний газар өнтгтэр болсон. Чи өнөөс сол бай. Тэгсэн өнөө ресепшн бүсгөө нь болохоор за ёстой нэр манай үйлчлэгчтэй орооцолдох асуудал байх юм бол би төвчгүй шүү гэд ерөн тэр хооронд нь жоохон тулаан малаан болох юм болов гэсэн манаас бол нөгөө хэдийнх нь ард нүгрээр ирчихсэн. Намайг хайж байна. Их мэ та наа хэр удаа байсан юм? Энэ хэрэг миний газар өнтгтэр болсон гэж хэлсэн мөчөөс ахууллаа та. За тэгээд би энд байна. Түүнийг дарамтлахын оронд натаа ярилцсан дээр биш гэж юу? Гэхдээ та үстгэл төрүүлсэн дуушлал гомоор. Тэгсэн өнөх бүсгүй жоохон дурлаж морлаад байгаа юм шиг байгаамаа мэдэхгүй. Нэг өргөжүүлэн манай хүний нэрийг асуугаад хөхнийхөө завсраас энэ бол миний нэрийн хоц. Дараагийн удаа илээ гүнзгий яриа өрнүүлээ. Тэгээ энэ бүсгүй нэг тийм том үний имиж тулдаг юм байна лээ. За энийг хэлээ яах. Өнөөх бүсгүй явсан хойгоор та ерөн дөрөв намайг сонссноо. Юу? Тэд өөрсдөө яриа утсан штэ. Та бүр тэмцээнд оролцож ялсан гэж сонссон. Энд чинь жижигэн газар учраас цуур амархан тархан штэ. Та шалыг өрөөгөр ойртоо тэрэггүй шүү. Манай хүнийг өрөөрөөгөө орсон хойгоор нь цаана нэг бүсгүй хүрээд ирчихсэн байх бөгөөд Дэвка санаачлахаараа хурлаа гэж юу. Мяшх үйт. Энэ бүсг нь болохоор нөгөө манай хүний байгуулах Линза Нихалоп. Энэ нэр нь жоохон хэцүү юм мэдэхгүй. Одоо энэ газрынх нь эзэн. Тэр жаал. Чи түүнтэй нэлээд дотноолсон бол таа. Би түүнтэй бусад VIP үйлчлэгчтэй яаж харсан ч тэгж ярьцсан. Чи бүр түүн зөвлөхөө өгсөн шүү дээ. Хойн сэтгэл хөдлөл юус оролцоогүй шүү. Эцсийн эцтэр ердөөл хүүхэд шүү дээ. Ердөөл хүүхдээ. Чи түүнийг дутаа үнтэй байна л гэж. Чи хинт яаж хөл тавьжруулж байна? Гэсээр одоо нөгөө манай хүнийг ангуушлах гар байгаа Ликус гих залуу хүрээд ирнэ. Тэгэн залууг нь болохоор өнөөх торны эзэн дуудсан байж таарна. Одоо яг яагаад юм бэ гэхлээр одоо манай хүний өөдөөс тулалдуулахаар аваад ирсэн байдаг. Уг нь энэ залгуунд болохоор хориотой, техник, тийм юм ашиглаад энэ тэмцэнээс уг нь нэрийг хасагдсан юм байлээ шүү дээ. Одоо албасаар бандуулсан. Гэхдээ цаас зорилго нь одоо олонний анхааралтайгаа манай саруулыг ашиглаад бандагдсан хамгийн хүчрэх тулаанчтайгаа тулалдуулж мөнгө л олох зорилготой байхгүй юу? Зөрөглөл өгөө таашаалын газрын эзэн гээд байсан бүсгөрөөр шилжчихэд өнөөх бүс хүчин бар галзуурч өгнө. Тэг яагаад вэ гэсэн чинь саяхан уулзсан хэрнээ ерөөсөө манай саруулын царайг санахгүй байна. Яг л миний бодол тунд ман татчихсан юм шиг бүх зүйл бүүдгөр. Гэхдээ инх надад илүү таалагдж байна Лемогийн Саймон. Гэхдээ ер нь гацчлаа бүсгөө байгаа юм л да шууд утгаараа. Тэгээ энэ бүсгүүхийн талаар манай саруул бодож идэг бөгөөд тэгээ ер нь том хүний газар ажиллаулдаг. Тэгээ ингээд мэдих нэг нь тэгээд ойлгоо явчих заа юу. Өргөдүүлсэн саруулаа таамаглаж байсан л та. Ихтэй тэр юмхтэй. Төвнийг үнэхээр хажиргалтай сорилтойг сонссон. Юутайч багийнхан талаар өөр газараас шийдж маях байсан. Ингээ явж явахад нь хажуу талаар нь нэг хөөрхий охин 8 хийж явж байгаад манай хүнийг санаанд мөргөд унчихнаа. Үүнээсээ нилээн харамсаад манай хүнээс уушлаад гуйдаг бөгөөд. Хөөрхий тэгээ яг юу зарж байсан бэ гэхлээр тамхи зардаг болж таарна. Дээр нь энчэн нь янз бүрийн шинэ оройныгоор нэг ийм зүйл хийж байж л мөнгө олох боломжтой. Тэгээ яг хаан зарах юм бэ гэсэн өнөөх бүсгүйхэн том хүний газарт нь очиж зарнаа. Хэрвээ азтай байх юм бол бүгдийг нь зарж дуусгаад нар мантгаас өмнө би гэртээ харж чадна гэж хэлдэг. Сарал дотроо удахгүй хөөрхий амьтыг нилээн өрөвдөөд. Тэгэхээр тэр бүтэн цагсаа зарж дуусгаж ижил гэртээ ярих юм уу? Түүнийг ямар байр суурьнд байгааг хараад л мэдчихэж байна. Маа нэг алтан цаас. Үүгээр бүгдийг нь авч хүрнэ үсттэй. Өршөөхрөө. Гэхдээ та тамхи татгүй гэсэн шүү дээ. Зүгээр аа. Бас үүнийг зөвхөн чамд зориулъя. Гиснэ хөөхөн бүр 2 алтан цос өгөөд зарах гэж байсан тамхиг нь манай хүн аваад үлдчихдэг. Тэгсэн чаваас өнөөх охин нь шууд л зодолж угаар зураглаж шилжинэ.
Тэгээ манай хүний ихэн зоддыг гуравч нь энэ охиныг зараалд гүлгдэг байсан юм байл л шүү дээ. Яг ямар шалтгаанаар зодсон бэ гэхээр манай хүний өгсөн нэг алтан зоосыг нөгөөдөлдөө өгөөд дахиад нэг алтан зоос чамд байсан мэн. Чи яагаад хөөрөд байгаа юм бэ мөн наклаад мэн. Питер Саймон гээд бүргэд хаалганы бариулт бүр үнэхээр уур хурж байсан. Одоо би чамд өөрийнхөө уурыг гаргана гэж дайрах гэхтэн манай хүн гинтэл ард нь гараад ирчихсэн байх бөгөөдөө. За мо 50 кг-ийн шууданууд минь битгий наа охиноо дээрлэхэд бай болж болохгүй мүү. Та нар шиг насан турсан гэрчүүд хүүхдийг дээрэмдэж байгаа юм. Хөөхөлтөөч бол тоо. Чи бидний дошин дээр ганцаарх нэрнэ гинэ. Би энэ удаа анхааруулаа буур болохгүй. Ингэсэн манай хүн шууд бол улаан нүүрэн дундуур нь хусдаг бөгөөд газар дунсан хойгоор нь за яадаг гинэ. Өөдөөс том дуурайд байх чинь. Гэснээр шууд бол би муу залуусыг тамлаж байж таашаал авдгийн гэснэ. Хөлийг нь хугалдаг. Тэг өнөө газар унтсан байсан алтан цоцог нь өнөөх охиндоо өгөөд за дахиж хизээж битгий гээгээрэй гэсэн манай хүний ард нь нөгөө ликусгээ залуу нь хүрээд ирчихсэн байдаг бөгөөд үүндээ саруул нилээн гайхнаа юу вэ энд намайг таньдаг хүн байх эсгүй те би уг өөрийнхөө хүчийг хаасан юмсан гэсэн би жоохон сэжигдэж байсан л та гэхдээ ийм чадварлаг хүн ердөө чийл байгаа чи лемегийн сайн мэдтэй танилцсандаа таатай байна намайг ликус гэдэг Ихтэй саруул ашгүйтэй. Тэгвэл би чамаас нэг хідэн зүйл тодруулаад асууя. Наа хідэн залуусаас чинь би асууж чадахгүй байсан гэсэн. Шууд л за. Энэ одоо хэрэггүй болсон гэснэ. Өнөө хөлөө углуулдаг залуу чинь нүүрэн дундуур нь бяцлаад далчдаг. За энэ партнерээ үнэхээр жоохон хүүхдүүд үзэхэд тохиромжгүй ч юм уу мэдэхгүй. За ингээ өргөдүүлээ үзсгээ. Одоо зогцоод үзэхээсээр яах вэ? Тэгээ саруу төрөгдүүлсэн чи яагаад алчих юм бэ? Түүнийг алах шаардлага байхгүй шүү дээ гэсэн. Нэг тоолгүйгээр би сая лампстер торны эзэнтэй уулзчаад ирлээ. Чамтай тулдахыг хүссэн болохоор энэ залуу линзаны холбоог мэддэг юм байна. Гэвч шууд л манай хүн учир зүггүй дайрах бөгөөд өнөөс бол нэлээд хүчрэг боролттой ямар тач манай нүдэн тарагдахгүй саруулын дайралтаас нь хаврыг хамгаалж чаддаг. Түүний цогөлтөд маш их хүчин гисэн байна. Яасан? Одоо тулдмаар байгаа юм уу? Эхэлж гişв. Гэвч манай хүн рүү өөрийнх нь гарыг одоо төмөржүүлсэн юм уу яасан зөрүүлээ дайрдаг бөгөөд өнөх төрөлдөөс нь манаас болболдож чаднаа. Тэгсэн яалтчгүй энэ залуу нэлийн хүчрэг гэдэг нь ойлгомжтой болдог. Одоо энэ зурглаар харагдаж байгаа зүйл юм. Өөрөлдөө манай хүн рүү чи миний төсөөлж өгсөж дайжгүй юм гэж. Гиснэ дайрдаг бөгөөд манай сарвал дотор одонтой бүр яалтчгүй ухаанаа алдсан мэдрэл солиотой тулааны гаж донтой нөхөр байна. Гиснэ одоо нөгөө оногддоггүй айхтар сарвалч нь өнөөх дайралтан дээр нөртнө. Зурглал сэлэнгэр шилжин. Тагсан сэлэнгээ дээр өнөө чөдгөрийн хаана нь хүрээд ирэх бөгөөд чамайг сарвал сонирхтой л өргөсөн байгааг чинь харсан. Уг нь тэр даалгаварт явсан хүн тахилын ширээний жагсаалтанд байгаагүй. Надад чам сургууль айлдах бодлоо. Эдгээр тэр хүүхдийг өөрийн хувийн асуудлаар болохоор шийдсэн гайхмаар юм гэж. Би үгүйсэхгүй. Гэхдээ линзаны холбоо бол хизээ нэг цаг тусах хэрэгтэй нэг юм байна. Би өртөө сарвалыг шалгахыг хүссэн. Өв залгамжлах болох нэг нөө. Эсвэл магадгүй. Эсвэл гинэ. Линза Николаев шиг нэг юм болж хөөрөх. Ямар сонирхолтой байсан гоё. Удахгүй харна. Хин ч хөв тавлан тааж чадахгүй шүү дээ. Ер нь бол манай хүнийг албаар ийшээ явуулсан байж тааж байгаа байхгүй. Ерөөсөө тийм даалгавар ажтын журмаар явуулаагүй. Юутаж нөгөө хоёрын тулаанаар шолж их бөгөөд манай хүн өнөөх дээрэлдээс нь ерөөсөө хохирол аваагүй байгаад нь өнөөх ликус чинь хөөх. Тэгвэл үргэлжлүүлэх үү те. Тимцэл цэрлв. Лемогийн сая юм. Манай хүн шууд л өөдөөс нь дайрах да. Линза Николаев буюу өөрийнх нь бай хаан байна гэхдээ одоо тэр эмэгтэй талаар ярьж байгаа юм уу? Намайг битгий дутуу хүлээд байгаарай. Гэвч манай сарвал руу нэг айхтар хурдтай угсраа дайралтай хийхэд нь одоо энэ ликусийн гар нь ерөөсөө манай сарвалын дайралтаас нь хохирол амсахгүй байгааг нь анзаарна. Юу ч нэгэн хүлээд тарилаг манай сарвалаа эзгэх бөгөөд өнөөхөөс нь амархан гэгч нь болтогт нь мөөгүй шүү. Үнэн дээр чи миний төсөөлж яснаас ч илүү. Буугаад ирээ. Бид гараахан дуусах байна. Тэгсэн нөгөө буудлынхын эрсвч нь яг энэ тулааныхын үеэр хурж ирсэн ээ. Чи яагаад бидний өхөндөө төвшөлтөд толдоод байгаа юм? Үгүй би тулааныг эхлүүлээгүй. Тэр тулааныг эхлүүлсэн гэхдээ бити худлаа яриатай гэд энэ хойрон жаахан дотн бөгөөд өмнө нэг таньдаг байсан юм шиг байгаа. Тэгээ удаач энэ хэрүүлтэн нөгөө буудлынхын нэмэгтэй нэлсэн бололтой хам алгаа би явлаа. Миний тэр залуудаа хийх тулааныг мартаж болохгүй шүү. Ликус суулгачийг явсны дараа манай сарвал доошоо буухад нь өнөөх ресепшн бүсгүн та яв хийж байгаа юм те. Та чи бидний харж амтрах ёстой VIP үйлчлүүлэгч шүү дээ. Гэхдээ манай сарвал шууд талаа. Чи надад юм гохоод байгаа юм. Яаж мэдсэн юм? Тэр эзэнтэй уулзаад надад толдохыг хүссэн гэсэн. Атад хамаагүй. Итгэлтэй байна уу? Юутаас нэг нөхцөлтэй.
түүнд ажил өг. Гэснэ өнөөх жоох охин руу заадаг. Хэсэг хүмүүс Ликус болон манай хүний тулааныг ярьж идэг бөгөөд ер нь л манай саруулыг тэр тулаанд нь пялгадуулнаа. Тэр бол угаасаа нэг тийм айхтар хүн мөн инээтрэг яриаддаг. Өнөөдрийн хүрээд өнөөдрийнхээ паадыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараа дараагийн партаг илүү хурдан авч үзэх хүсвэл мэдээч лайк болон subscribe дараад тэгээ болж өгвөл доорх тасууд донешиг хийсээр дараа дараагийн парт нь илүү хурдан орно шүү. Нэрэн гэсэ. Тэгээд 8000 лайкаас дээшээ байх юм бол дараа дараагийн бэлгэрүүд маань яг одоо та хэдийн үзэж байгаачлан иймэрхүү хурцтай орох болно. За тэгэхээр дараагийн бэлгээр уулзлаа. Түр баяртай.